4-р цахилгаан станц дээр одоо хэд инженер нэрүүгээр их нүүрсэж шалгаж байгаа. Авилгал авсан тогтоогдсон. Одоо энэ захирал нь өөрөө бас энэ асуулт орсон. Худалдаа авах ажиллагаанууд нь үр ашиггүй. Хэд өндөрөөр юм шахдаг. Энэ өөрөө эрчим хүчний салбарыг юм үр ашиггүй болгоод. Тэгээд чинь нүгэ ард түмэнд дөрүүлэх гээд цахилгаан дооны үн нэмнэ гэдэг. Тэгэхээр энэ хулгайгаа багасгах хэрэгтэй. Ийм учраас энэ 4-р цахилгаан станцын захирлыг хуулийн байгууллага шилжүүл. Хулгайлал өөрийн чинь дийлэнх хөв нугаа юм бол төрөмчийн компаниуд шүү. Тэнд бүх төрлийн хулгайлал өөр байна. Шахаа байна, борлуулалт байна, гэрээнүүд байна. Эний үр ашгийг сайжруулж эрхжил төсвийн орлогыг нэмэгдүүлэх юм баталгам хэрэгтэй. Бүгдийн зохицлыг үр ашигтай болгоё. Нээлттэй тод байдлыг хангая. Олон нийтийн компани болгоё. Ашигтай ажилдаг байх хэрэгтэй, өөр шиг сайжруулдаг байх хэрэгтэй. Тэгэхээр энийг үе шатаа хэрэгжүүлэхээр оруулж ирэх.